Нөгөө л яриад байдаг нөхөрлөл хүрээллийн тухайга дахиад нэг юм өнөөдөр хуваалцъя гэж бодлоо. Таны тэр нөхөрлөл таны өдөр болгон цагаа зарцуулдаг хүмүүс таныг яаж нөлөөлдөг вэ? Өнөөдрийн кофе бодол. Өглөө өдрийг эхлүүллээ. Хийдэг юм хийлээ. Дараа нь яах вэ? Бид нар амьдрал өрнөө тэглэнгууд хүмүүстэй харьцаж эхэлнэ. Тэгээ хүмүүстэй харьцаж эхлэнгууд бидний хамгийн түрүүн харьцдаг хүмүүс чинь бидний цагаа их өнгөрүүлдэг, байнгын харьцах ёстой, цагаа зарцуулах ёстой тэр хүмүүстэйг л цагаа зарцуул. Тэгээ ихэнх хүмүүс юм байдгийн. Ажлын хүмүүс байдаг. Нөгөө харьцдаг, өчигдөр уулзсан, энэ 7 хоногт уулзсан найзууд байгаа. Цог юм хийдэг хүмүүс байгаад ажлаас гадуур тийм ээ. Тэгээ ийм цөөхөн хүн ихэнх хүний амьдралын хүрээлэлд нь цөөхөн хүмүүс л байдаг. Яг ингээ байнгын биеэрээ харьцдаг, нэгэндээ итгэдэг, нэгэндээ нөлөөлж чаддаг хүмүүс. Тэгэд энэ хүмүүстэй ингээ өглөөнөөс эхлээл тэд нартэй ярина, орой болтол тэд нартэй ярина. Тэгээ маргааш тэд нартайгаа дахиж харилцана. Энэ харилцааг бид нэр яадаг. Тэр яриад байгаа тэрний үгийн сангууд, тэр хүмүүстэйгээ мэдлж байгаа байдал, тэр хүмүүстэй ярьж байгаа, тэр хүмүүсийн мөрөөдөл, таны мөрөөдөл. Энэ болгоно бид нар яагаад байна вэ гэхээр echo chamber гэж заримдаа нэрлэдэг. Тэрний юу юм гэхээр бидний нэг хаалттай нэг юм орчин бий болоод нэгнийхээ ярьсан юмыг нөгөөтгөнд давтаал, нөгөөтгөө давцсан юм яг ижилхэн итгэл үнэмшлээ хоорондоо ярилцаал. Тэр ус төрч тийм те, харин тийм штэ. Тэр муутай муу, энэ гойтой гой. Гэл ингээд бид нар ижилхэн үзэл бодлоо, ижилхэн итгэл үнэмшлээ нэгнийхээ итгэл үнэмшлээр өшөө хурцлаад, өшөө зузаатгаал ингэ байждаг. Тийм болохоор энэ хүрээлтлийг өдөр болгон зарцуулж байгаа хүмүүсийн цар хүрээг, төрлийг өөрчилж байх тухай би ярьжсэн. Тэгээ энийг яг өөрийнхөө ямар хувилбартай нийцүүлмээр байна гэдгийг харах хэрэгтэй гэдэг тухай ярьжсэн. Өнөөдрийн таны сонгож байгаа тэр нөхөрлөлийн хүрээлэл чинь таны ирээдүйн хүний дадал зуршлыг бий болгож байгаа гэдгийг мартчихлаа. Дахиад хэлээ да. Өнөөдрийн таны сонгож буй хүрээлэл чинь таны ирээдүйн дадал зуршлыг тодорхойлж байгаа. Тэр хүмүүстэй юу хийж байна? Тэр хүмүүстэй юу ярьж байна? Тэр хүмүүстэй юу гүнэлж байна? Тэр хүмүүстэй юу гүнлэхгүй байна? Тэр хүмүүстэй юу хийхээр шийдэж байна? Таны ямар үйлдэлийг, ямар мөрөөдлийг тэд нар усалж байна? Ямар айцыг тэд нар усалж байна? Аюул чухал зүйл байна. Тийм болохоор бид нар энэ цуг цагаа зарцуулж буй хүмүүст өгж байгаа анхаарлаа, энерги аюу чаминчилж, хадгалж, хамгаалж байх нь явж өөрийгөө аварж байгаа асуудал гэдгийг өнөөдөр кофе бодлороо сануулмаар. За та хэд гэж бодож байна? Хамгийн сүүлд та хизээ өөрийнхөө дотны хүрээлэл дотор өөрчлөлт, сэгсрэлт эсвэл бүр санаатайгаар хандлагын горимоо өөрчлөлт тэний илүү зарцуулж байна. Энээс нь цагаа хамгаалж байна. Бол буцааж авч байна. Энэ тухай мэдээ ярьж байна. Коммент хэсэгт хариултаа бичээрэй. Өнөөдрийн кофе бодол энэ байлаа. Хэрвээ танд манай видеоноо таалагдж байгаа бол YouTube subscribe хийгээ битгий мартаарай. Бид нэр 7 хоногт 2-3 видео энэ байнга орж байгаа шүү. За ингээд дараач видеоор уулзцгаая. Баярлалаа, өдрөг байцгаарай.